ного миний ного өөд толгой ирэн миний ного өөд килэр салган бараа гадна миний ного өөд ного миний ного өөд толгой ирэн миний ного өөд саунд зүгээр нөө. Саунд зүгээр. Би тэгтээ синтезерийн сумбар байгаа байхгүй. Хоёрт яаж ингэж номхон хоёлоо ингэж сууд. Хүшээ би ингэж чамайг хармаар нь штэ. Юу мэдээ ингэ суучаад байна. Өмнө зочноо голдоо суулгацсан юм чинь би зүгээр ингэ суучих. Өчигний үнцэг мүцэг. Өнөөдөр битээр Өнөөдөр би хөтлөө. Гэхдээ ингэсэн аахгүй. Битээр хоорондоо ярьсан аахгүй ингээд. Өнөөдөр чи хаана уу би хаана уу гэдэг чинь манай хуруудад ялсан байт. За хаана нэшээ суун. Би ийшээ сууч юм лээ. Тэгтэн яах юм? Энд яг идэлтгэн дээр яаж юм бэ? Гоё ихсэн суучаар аюу гоё хөөрхөн байгаа байхгүй. Хөөрхөн ч юм уу? Бид хоёрыг аав. Би яг энэ тусаа аюу гоё гараад идэх. За гурлаа барьсан. Зүг барьсалээ. За юуны түрүүнд хурж ирэлцсэн Desire-та баярлалаа хүслэн. Манай ирэлцсэн. Хамтдаа ирэлцсэн мэт гаднаас орж ирсэн. Мөн X-Strike Moneywood миний би байна. Тэгээд сонсож байгаа бүх гангструудаа баярлалаа. Тэгээд энэ дугаарыг одоо ингэ эхлэе. За гадаа үгүй. Түрүүний эхлэег юм уу? Энэ хайцыг би ямар утаагаад хэлчих шиг байна. Дундаа ороод авч байгаа болов уу гэж бодлоо шүү дээ. Энд амар гоё юм байна. Хааны сэдв гоё гоё сте. Хааны сэдв Хоёр залуугийн дунд суусан бас гоё юм байна. Аа. Зураг авангуудлаа Монгол порно. Ёо. Сууж гоё дунд. Би сэлэлэр шүү. Би teacher шүү. Би багш шүү. Step son шааж идэг шүү би. Би нэг юм иймэрдүү ингээд нэг юм хэлбэртэй нэг юм зүгээр арам бишээ зүгээр нэг харааны биш зүгээр шилээд өгөхгүй юу? Бодоггүй үедээ өдөр зүүж гардیں۔ Өрөөмөрөө. Тэг тэрийг зүүцэн. Тэг би нүрэ бодог уруулаа ботцоо явж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай нэг найз харснаа. Миний найз яг нэг харсан санагдаад байгаа чамайг нэг хаанарлаа нэг юутай адилхан гэ. Тэгсэн чинь порнон дээр нэг тичнер багш нар байдаг шүү дээ нэг юм шилтэй яг тэрэн шиг харагдсан байлээ. Тэгэхээр ер нь би аюу тийм. За тэр ч яах вэ? Айкониктэй. Ихтэй тэр чи хаана харлаа гэх тий байсан дээ. Яагаад чи би чи нөгөө дуучин дизэр шүү дээ. Дизэр. Desire гэж ер нь яагаад өөртөө Desire гэж хэлсэн. Desire-га туучин хамтлаг байсан гэх мэлээ өнөөдөр санууллаа л та хуучин яг муужруулсан 3 охин хамтлаг гэлөө. Үгүй яагаад зөв бас гурлаад болдог тий. За Desire гэдэг хамтлаг байсан тий. Нөгөө нэг итгэн залуунэ мэдчихээ секси болвор вано би анх нэг тэрээ санаа авсан гэж асуусан. Гүг юу санаа авч би чинь хөслөн штэ тэгэл хөслөн гэдэг чинь юмны хэмжээшгүй хөслөн тэгэл desire want wish биш арай өөр тий тэнгүүтлээ эхлээд би ингээд дууга цацчаа desire гэх YouTube-с хайсаахгүй юу тэгсэн чинь Дондёрын desire гэж гарч ирж байгаа нөгөө desire гэдэг нэг амар хамтлаг гарч ирж байгаа одоо болохоор desire гингүүд би гарч ирж байгаа. Гүү ядаж тий хайлт дээр гарч ирдэг болчихно гэж хүн сонссон байгаа л байхгүй юу те. Баярлаа. Take care of me гэлөө те. Намайг хайрлаж халамжлаач. Йоо. Take care of me гэдэг. Тэр гэхдээ sounds so good. Яг яагаад яг хүнд зориулж тэгж их шахалсан юм уу? Эсвэл тэгж их тэр хүнд нэг юм үг хэлмээр байсан юм уу? Сэтгэлээс одоо хариулахгүй байсан болно. Тийм ээ. Ихэнх хүндэд үзэгчтэй. Энэ хүн одоо сэтгэлээ удаж бид бүхэнд өөрийн хүн. За. Тийм ээ. Юуштэй. Эхлээд амар сони юм болсон. Би нөгөө сүнсэн албанд амар итгэдэг байхгүй юу? Ер нь тийм soul connection амар итгэдэг. Тэгээд тийм take care of me зүгээр л би угаасаа мэдгүй хинээс хайр хүсэж байгаа мэдгүй зүгээр нэг хайр хүсэж байдаг ус байхгүй эрэгтэй хүнээс. Хин нэг яг нэг намайг нэг ингээд хин нэг хайрлаад байгаа мэдрэмжийг аваад ч юм уу догдолж моглол амар хүсэж mëсэл тэгснээ ингээд давхар ингээд шархлаад байгаа мэдрэмжээс аваад байгаа байхгүй тэр нь одоо ингээд хайж явах гэж байгаа юм яах гэж байгаа тий яах гэдэг нь мэддэхгүй нэг тийм тэгснээ амар тийм гүн сүнсэн холбооны хайр надтай ингээд байгаад байгаа юм шиг мэдрэмж аваад тэгээ би зүгээр тэр дуу бичсэн байхгүй юу хинч зориулаагүй ямар ч эзэнгөө тэнийг залуутай очроо тэгсэн чинь яг бодоодсэн чинь тэрнтэйгээ ингээд уярчаа салсан чинь би тэр үерч байхдаа тэр залууд миний тэр дунд амар дуртай байсан цацаагүй байсан демо сонсгодог байсан. Тэгсэн чинь тэр дундаас аягүй дуртай. Тэгээ бодоод би тэгээ тэр залууд энэ дууны эзэн чи шүү би ингээм амар ч эзэнгүү ингээд дуу бичсэн маа чи эсэн байна эзэн мэднэ. Хайс эзнэ оллоо моллоо гэдэг юм ш. Тэгээд салсны дараа
Хүшээ. Харин би яа чигэр нээстэй. Би бас татмаараас илүүгээс зэрэг татгасан шүү дээ. За тэгээд тэгээд хич мэлжаа зэрэг мэрэг гэж коллектив байхгүй маашаа. Гурлаа нэг крүү шүү дээ. За. Тэгээд буцаа ороод тайдсан. Тэгээд тэр залуугаас салсан чинь ингээд тэр дууга ганцаар амар сонсоол. Тэгэл яг тэр залуу зориулсан дуу болж тарсахгүй ингээд яг үгээ сонсонгууд би энэ залууг зүгээр ирээдүйд учрахаа зөвгнөөд харчаад тэрийг ингээд биччихтэй гэд бодсон юм. Тэгэл цацгаар шидэл Тийгээс салцсан. мэдгүй өөр алуулт ч тий ягаад юу нэг алуулаад идэв би. Надад эмхтэн хүн дуу зориулах юм бол би шүү. Тий Scorpio. Гэхдээ ер нь нэг ийм шийд байгаа даа шүү дээ. Нэг юм хүнд зориултаа гэхээр тэр хүмүүс хоорондоо заавал салдаг шийд байгаад байгаа шүү дээ. Ер нь Жохон curse юм шиг тийм. тийм curse маг юм. Уг миний болохоор ингэдэг амар сонио. Яг ямар үг бичээд ямар үгээр дуу энэ тэр нь биелээд идэв. Яг биелждэг. Тэгээ take care of me гэсэн чинь take care of хийхгүй биелэхгүй л байгаа юм шиг. Биелжсэн маа тэгснэ би нөгөө зүгээр Хэсэг хугацааны шийд юм уу? би нөгөө ирэх чахта татарын заяах нэг намайг гүнхтэй харин дуу бичээдэх гээ тэгээ надад аяж өгөөд тэгээ би өмнө ингээ миний амьдралд учирсан гарч ирээд явсан ингээд бүх хэрэгтэй хүмүүсийг ингээд ер нь бол тавьж явуулаад амьдралаасаа тавьж явуулахар шийдлээ. Хүмүүстээс ингээд нэг өнгөрсөнтэйгээ зууралдаад ингээд чангаагаад авахгүй гоё тавьж явуулж сур гэсэн мессеж өгөхөд явуулахар шийдсэн гэдэг дуу бичдэг байхгүй юу? Бидэнд ирээдүй байхгүй хорогдох дурсамж байхгүй гэж мэгэл ингээл тэгсэн чинь харин тэр дууг дуулаад бичүүлээл цацааг үлдээ тэгсэн чинь л нөгөө залуу маань явагдаал би явуулаад таарчих шиг боллоо шүү. Тэгээ дууны үг амар биелдэг. Явуултаад явсан юм. Зүгээр шууд ингээд маань тавьж явагдаад. So sad. Гурлаг камер байхгүй гэж бодоод яриа л да. Сайн чигаа энэ чанаа би ч юм бодож л байсан. Яагаад тэр залуу. За ингээд манай Strudel-ийн нэг их спонсор маань байгаа. Тэгээд Отхон спонсор уу? тий. Одоо энэ Ороод ирээ. So Skin гэдэг нэг Арьс арчлагын бүтээгдэхүүн Skin. Бүш энэ ямар гоё байгаль дээлтэй пакэж юм бэ? Энэ дотороо ингээ борц байгаа гэдэг. Гадагшаа гахад ямар ч асуудал шүү. Өнөөдөр чамааг өөрөө задлаасаа гэж бодсон. Миний бэлэг юм уу? Бэлэг биш ээ. Бэлэг чинь өөрөөсөө бэлэг чинь задлахгүй. Одоо чи өнөөдөр нэг тэр Амаа дахиад тэгсэн шүү дээ. Бэлгэлэхгүй бол өмсгүй гэж надад өгөөг бол задлахгүй. За задлж харуулах юм би. Өхөнд авчир. тайлбар нэг үнсэд үзэж юм да. Okay, let's go. Hand мэдээсэн. Hi guys, өнөөдөр ингээ Musically Girl unboxing Сэрэгний яваа. Тэгэж. Ёо, татаж болж байгаа шиг. Хөөе наата чи нүдэн дээрээ барьлаа. Табоогоос балисаага захиалсан чинь табоогоос ирчихвээ. За матчхаа бэлэг тавьчихаа. Wow! Oh my god. Өндөр байна. Ачи яг шиний үнэ. Яг хүний үнэр үнэртэж шүү. Хүн өмсдөг юм уу надад Биш хүн өмсөд амар хүн чанартай амьдрнаа л гэж байгаа байхгүй юу? Хөө ямар гоё энийг надад бэлгэлэхгүй мө тэгээд. Биш ээ, чичээс шунттай юм байна. Оо ямар гоё soulscape гэж шүү. Вау, энэ хараа үнэхээр гайхалтай. Yeah, Jesus. Ямар гоё материалтай юм бэ? Хадга эргэн миний ногоо өөдөр. За, одоо өхөөсөр аргагүй боллоо. Одоо өмсөөл явна гэж чинь одоо өг. Надаар задлагдсан юм чинь одоо надтай л үлдэндээ. Энэ ямар гоё. Манай соус скиний So Skin, choose your skin. Сүнсэн скин нинчээ байна, брэнд нинчээ байна. Яа, манайх бүр энэ суур үстэй шашин компаниас. Гайхалтай энэ яг паспорт нь гинэ. Паспортын хийж. Паспорт. Дэм энэ одоо харгууд амар гоё ирдэх тий. доор Instagram хаяг нь гарч байгаа. Тэгээд Аян царал тийм амар реклам. Энэ логороо энэ харж штэ. Энэ бол soul skin. Йоо. Сурцтай. Энэ ямар гоё юм бэ? Баярлалаа. Намайг хар үсээ хараад будсны мэдсэн юм шиг гоё саарл санц бэлдсэн байна. Гэтэ хар үстэй одоо л болж байгаа юм. Би бүр амар олон жил бодож байгаад зориг гаргаад хараад буцаахгүй. Хараад бутаар чинь ер нь өөр өнгө болгож болохгүй шүү дээ. Би нэг хэсэг цагаан саарл маарл ягаа магаа
Тэгэл улаан амар олон өстэй. Ер нь бол шаргал бор өстэй. Би ч нөгөө шар охин гэдэг очтой. Годонсон шар охин амьдралд өнгө нэмэхгээ орж ирдэг юм манай найзууд тэгдэг байхгүй юу? Тэгээ годгоноо яваад идэг шар охин очтой байсан чи арай нэг тийм нэг хоос харагдаад би нэг яг л миний илхүүдээ нэг шар охин харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ жоохон зэвэн болохгүй. Зэвэн байна уу? Чам дээр бол битээр асуулт бэлдсэн. Айгүй олон асуулт байгаа. Одоо нэлээд урт яраа болно. Одоо яа одоо скейтборд унж үзчихсэн үү? Өстөж чадахгүй шнэ. Чадчих бодож байгаа юм. Чадыг л чадна л та. Үнийг гэж бодож байгаагүй. Пүү ямар амар ам тагалт юм бэ? Би нэг чи яагаад байгаа? таглуулахыг хүсээгүй сая. Би ч надад ч таглуулахыг хүсэхгүй байх шүү. Соускин. Тэст гоё. Стогой гэнэ. Цагаан сарманы гой гарч байна. Бас хөнгөсөн. За би гоё үг хэлэх үү? Ингээ нэвтрүүлэгтээ урьсанд баярлаа. Тэгээд одоо бүх энэ X-Talk-ийн хамт олондоо гоё үг хэлье. Одоо би ингээд өөртөө хэлдэг ингээд нэг гоё олон жил хэлж байгаа найз нөхдөд урамшуулдаг гоё үг байдیں۔ Хүсэл мөрөөдлөө зорилго болго, зорилгоо ажил болго, ажлаа амжилт болго. Тэр цагт амьдрал бидрийг алга ташаа тосоод авнаа. Хүсэж байгаа зүйл дарга нь болддیں۔ Хүсэхгүй зүйл шалтак мөнддгүй. Чадна гэвэл бидний зөв бид чадна. Whoa. Okay, let's go. Okay, cheers. Дахайн. Яа, speechless дөө. Wonderbar. Ингээд чамайг дээр үед ингээд харж ирсэн бил. Би тэгээд сайн мэддэг байгаа гэсэн юм. Тэгээд ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ингээд урамчлалыг хийж гисэн юм байна. Ерөнхийдөө чи яг ингээд нэг жанрыг дагж гинөө те. Зөвхөн хипхоп уу эсвэл pop ч юм уу. Тэгээд ерөнхийдөө жанр дагж гинээс эсвэл жанр ингээд хамаагүй ингээд явж гинөө те юу гэдэг. Чиний яг уран бүтээлийн яг чиг шугамж ирэхдээ ямар шүү вэ? Гэхдээ энэ жанрус чинь л намайг дагаа яваад шүү дээ. Янз янзаараа. Пүү ямар амар арилт. Би бараг асуултанд бодчих үлнэ. Юу яах вэ? Болох уу энэ нэг? Миний доктор яг нэг юу байдаг заяа ингээд энд нэг soul, энд нэг hip-hop, энд нэг pop, R&B тэгээд хүсвэл амьд хөгжмийн тоглолтын дээр савчдаг ч юм уу те. Бүхэл төрлийн юм байгаа. Хүсвэл уртын дууч дуулна баг дээрээс бусдын. Тэнгүүд би ерөөсөө ямд баригддгүй ингээд надаас яг юу гармаар би яг ингээд одоо ингээд soul тийм R&B дуу муу хийж ааш. Гэтэ тэр бол зүгээр танилцуулж авахгүй эхлээд нэг зөөлнөөсөө хатуур руугаа явах гээд. Тэгээд ер нь л зөөлнөөсөө эхлээл хийж байгаа. Гэтэ яалчгүй л ингээд дотроос нэг ингээд хипхоп охин энэчнээс ингээд идэх байхгүй юу? Миний ч гэсэн адилхан л да. Одоо X-Track гэдэг нэр чинь тийм очтой байхгүй юу? Ямар ч track хийж магадгүй тийм. X гэдэг тийм очтой байхгүй. Одоо X-Talk ч адилхан. Ямар ч юм ярьж магадгүй тийм. Юу нь бол ингээд нөхөл infinite шүү дээ. Тэгээ яг одоо юу гэдэг яг энэ жанр дондоос хамгийн дуртай жанр нь тий. Чиний яг одоо ерөнхий сонсдог. Одоо чиний плейлист байгаа шүү дээ. Тэгээ би хариулт юм баг мэдэж байна. Намайг би бол нэг дурлаад байдаг. Надад дурлаад яваад байдаг шүү дээ. Наа жанр ч ингээд. Тийм Би нэг дурлдаг. Наа жанр ч надад тэр дондоос яг хамгийн одоо юу гэдэг яг main би байгаа шүү. Бэн жоохон мэддэгдээд өвчөөрэй. Юу ш одоо яг дуртай гэвэл яг үнэхээр дуртай гэвэл яг бүр зүрхнээсээ дуртай гэвэл хипхоп юм байна. Яг гаргамаар байдаг нь бол соул. Гэтэ яг ингээд одоо хийгээд дуртай байдаг нь бол R&B. Гэтэ яг дуртай нь хипхоп. Би ч одоо 15 онд Unbox-ийнхантайгаа найзалж хипхоп гэдэг зүйлийг мэдэж авсан. Тэгэл сансрын нэг студид бүгд ингээл ингэжсэн аа. Би ч нөдөлдөг анх панограм бичүүлэх гээл урлагийн үзлийнхэн панограм бичүүлэх гэж ороод танилцж ирсэн. Тэгэл за хүснэг яваад үздэй мөстэйгээд баахан нөө хипхопод манайхан чиж бүгд ингээ өнгөнгөөр Timberland мандраг хосолчихноо. Тэг би дөөрөөш Timberland авч маавн бассан. Тэгэл нэг өдөр ингээд шагийг манай найз чинийг ороод үзэж гэн микрофоны анх удаа микрофоны ар зогсож үзэж байгаа. Тэгэл нэг аян дээр ингээл явах гээд үтсэн чинь явж гинэ. Тэгэхээр би би чинь явах юм байна гэж бодоод тэгэл ягаад ч юм би яж нөгөө амар тийм шаартай нөгөө чадахгүйсэн чадъя гэж хичээдэг байхгүй юу. Тэнгүүтлээ ингээл би чадахгүй нэ гэж хэлэх гээд тэнгүүтлээ тэрийг би чадахгүй нэ би чадахгүй нэ чадахгүй байж тээ одоо яг яах вэ ч юм ингээл шууд туулж гэлж шүү дээ. Тэгээ ингээ би шууд зүгээр л ингээ аян мэдрэл мэдрэмж нь хоолой нь ингээ гарах гээд байгаа үг нь ингээ цаанаас нь болиглаад байгаа учраас зүгээр л мэдрэмжээрээ явчихад болчихж байгаа байхгүй. Тэгээл тэрнээс хойш амар хөгжүүлээл одоо би яга одоо ингээ 2 жилийн өмнөөс эхэлж ийнэ гэхлээр эхлэх хугацаанд ерөөсө харамсдаггүй амар олон жил өөрийгөө амар хөгжүүлсэн. Гоё болтлоо өөрийгөө хөгжүүлээд амар гоё
ур чадвараа нэмэгдүүлсэн гэж бодож байгаа. Одоо янз одоо студидтэй гэрээтэй байгаа юу энэ ерөөдөө яаж юм. Яг чөлөөт тий хуваараа бүх юм аяг л тий. Продакшнд орвол тэгээд би яг хүсэж байгаа юм гаргаж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн зааврын дагуу явах болчих. Яг хоо гэрээ дагуу яваад яхад ерөөдөө юу яадаг л та одоо жишээл янз артист байна л та тэгээд гэрээний дагуу явахлаар ерөөдөө бас хол явах бас холын ирээд бас байдаг л та. Би тэр тал дээр бол нэг тийм жоохон хүмүүс л тэгээд мөнгөн дээр жоохон зодтолтой байдаг болохоос шиг гэрээний дагуу явчихвал ерөөдөө бас. Гэтэ гэрээ хамгийн гол нь жоохон студид жоохон гэрээгээ жоохон хүнд зорчт юм аа. Би болохоор зүгээр ерөөсөө хамгийн гол нь яг артистаа бол яг дээш нь гаргаж ирч чаддаг студид. Гэтэ бас би ингээд өөрөө үнэхээр ингээд бор зүрхээр ганцаараа тийм ингээд авьяас нь яагаад өөрийгөө ингээд толтол нь хийгээд мөнгө зараад ингээд өөрөөрөө гас гарч ирж болохгүй юу. Тэр хүмүүс ч юм хүнийг гаргаж ирдэг болтлоо өөртөө бас хин чишээж байгаа л хэлж байгаа шүү дээ. Би ч гэсэн хин чишээсээ өөрөө бүр гарч иртлээ хийгээд тэг өөрөө дуусан мөнгө өөрөө аваад цоглуулад бүр ингээ амар гоё юмар байгаа. Чүү. За асуултад хоёр. Чи яаж явах юм ярихгүй? Үгүй би нөө байхгүй болохоор. Бомбог шааж. Таны хажуустай ойног шааж штэ. За тэгээд чиний бас энэ давхар бас нөгөө нэг энэ ингээд юмнуудыг анзаарлаа мейкап артист, модель тэгээд өөрөө ингээд дуулдаг тий. Би бас энэ нэг жүжигчин байна. Амар продакшны бүжигчин байлаа гэсэн мэфтэ бүжгэлдэг байсан. Амар продакшн юм уу? Тийм шүү дээ. Бачка автор. Цэцэгчин Хоёлоо шууд таатан байдлынхаа шүү. Цэцэгчний хүслээ. Ай тавьч би тий өөрийгөө танилцуулъя. Хоёр дундаас нь асуулт сууж орж ирэнгүүт нь би шууд хариуллаа. Би өөрөө фэшн блог ажилладаг гэсэн аах. Тэр ихэд хувцастай талаар ерөөдөө айгүйх ерөөдөө жоохон мэддэг л дээ. Тэгээд ерөөдөө чамаг ингээд асуух гэсэн аахгүй ингээд runway модель хийж чинь тий. Фото модель хийж чинь тий. Энэ хоёрын яг ялгаа нь яг юу вэ? Чиний хувьд тий. Runway модель, фото модель. Одоо миний хувьд жишээлбэл ингэж хардаг байхгүй ингээд runway дээр болохоор ерөөдөө юм өндөр турхаа тий ингээл гоё царайлаг мэл өгтүүд нь гараад ах шиг байна. Фото модель дээр болохоор жоохон намхнууд нь жараад ах шиг тий. Тэгээ камерын өнцгөр яг өндөр болж харагдаж шүү. Тэр би гэж харсан. Чиний хувьд яг ерөөдөө энэ хоёрын яг distinct нь юу? Чи бол аль аль хийж байна л та. Би болохоор ингэж харсан. Юу гэж харсан гэхэлэр ер нь бол runway бол угаасаа мэдээж тайзан дээр өндөр байх тусмаа гоё харагддаг тий. Тэгээ бас царайлаг хэрэгтэй тий. Фото модель ч гэсэн ер нь бол өвөрмөц төрхтэй юм уу эсвэл царайлагч гэж болно. Зүгээр тэр хүн камертаа хэрхэн ажиллаж өөрийнхөө харизмаг яаж харуулж ийн гэдэг нь нөлөөлнө. Гэхдээ би болохоор runway дээрээч фото модельийн царайгаа бас давхар аваа явж таахгүй. Одоо ингээл урдаа очиж зогсохтой фото зүгээр хөлдөө царай гаргаад биеийг гайхуулж авах юм гэж байхгүй шүү дээ. Зүгээр ингээд фото модельийн царайг давхар runway дээрээ чирээ явчихсан. Дээрээс нь би бол айгүй намхандаа ордог агентлагт. Тэгээ манай топ модель Болормагш хэлсэн. Чи намхан байж болно чи зүгээр ингээд миний ингээд өөрийн гэснэг гоё алхалт өгөх байхгүй юу ингээд хүний алхаа чинь айгүй гоё. Тэгээ чиний харизма гоё, харц чинь гоё. Тийм болохоор чи намхан байсан ч тайзан дээр ингээ гоё харагдчих болно гэж хэлж байсан. Тэгээд би ингээ сул талаа даваа тал болгож ашиглая гэж боддог. Намхан ч гэсэн би тайзан дээр ядж л ингээл өөрийгөө гоё харуулж чадчих штэ. Би ч нууц юм билгүй. Энэ бол бас загварын модель дугуйл явдаг. Нааш нууцаар дугуйлна нөө. Сул талаа даваа тал гэж ашигладаг гэдэг үг чинь амар таалагдлаа. Сул талаа одоо хүлээн зөвшөөрч чаддаг уу юу? Эхлээд би угаасаа сул талуудаа мэдчихэж эсвэл баг-багаар анзаарч маш олон сул тал байгаа шүү дээ. Загвар алхаж байлт хүнтэй одоо суралцахад одоо хичээл сухаж бай, одоо амьдрал дээр харьцаач бай. Тэрэн дээр гардаг одоо хүнтэй харьцаач бай те. Тэрэн дээр сул талууд байхад тэрийг яг хүлээн зөвшөөрч чаддаг уу? Одоо relationship дээр хүртэл. Тийм нэгдүгээр сул талаа хүлээн зөвшөөрч хоёрдугаар хэрхэн сул талаа даваа тал болгож ашиглах уу гэдэг дээр ажиллаж. Тэгээ би ямар сул талгүй юм шиг л амьдэрч. Тэгтээ сул талаа би өөрөө мэдж байгаа. Тэгтээ тэрийгэ барьж өгөхгүй хад л болно шүү. За нууц зөвшөөрөл тэгээс хоёр залуутай өрхөж үзсэн гэдгсэн. Тэгээд хоёр юм уу? Хоёр үерхсэн. Хоёр залуу нь хоёулаа артист. Би нөгөө артистуудын ангуул. Сүүлийнхэн жоохон чамаг зодож нүдэд байгаа. Хорхтой байсан. Эхнийх нь шүү дээ. Эхнийх нь юм уу? Батост. Энэ судалгаа муу байсан байх шүү. Дүүд гэрээ. Дүүд. Лил Баро Батогно. Тэгвэл эхний авсан нэм нь болохоор сүүл. Чи одоо залхаа бойл мэдүү. Болооч. X ч секс. Тэр яг шүү нөгөө дуугаа дуусгах шүү. Тэгэж шүү. Сисэн 2 гаргав шүү. Яг Батогийн хувьд бол би яг зөв уулзчихсан л та.
Тэгээ би зөв ингэдэг энэ одоо нэг Chris Brown хажууд баатаа суугаад байсаар ичлээ. Don't trip bro. Тэрэлдэг юм байна. Одоо жишээлбэл Chris Brown Rihanna relationship байдаг. Гэтэ ингээд тухайн үедээ ингээд аль аль залуу байсан те. За магадгүй ингээд дууж цогтод байж байгаад ингээд ааш гарсан ч юм уу. Хүшээ. Ерөнхийдөө Balenciaga-гийн шин загвар. би энэ юм ярьж штэ гэдэг. За. Болохгүй штэ чи. Болж штэ. Тэ ерөнхийдөө Багч штэ. За sorry. Дөрөв гинжана. Ерөнхийдөө бол тэгээд би гэж боддог байхгүй. Ерөнхийдөө юм залуу насн дээр ингээд байж байгаа үед бол ингээд артистууд жоохон бас ингээд хувь хувьдаа одоо хайптай тий. Жишээлбэл одоо эмэгтэй артист бол жишээлбэл ингээд ард нь өчнөө ингээд тэр хүний ингээд дэмжиж байгаа, хүсэж байгаа тий. Ингээд ингэдэг залуучуудаа эрэгтэй артист арч гисэн эмэгтэй хүмүүс ингээд хараас нь дэмжиж байгаа, хүсэж байгаа ч юм уу тий. Энэ мэнэ гэл ингэдэг тий. Тэнгүүд би чамаас салаад явхад надад бол ийм хүмүүс байна штэ гэдэг тиймэрхүү юм байгаад гэдэг надад санагддаг байхгүй. Тэгээ яваа тэр гайвал болдог юм шиг байна л да. Тэгээ Батбаяд хоёрын хувьд бол ерөнхийдөө яг ямар учраас яг тиймэрхүү тийм модалсан байсан бэ? Би яг саяны яг нэг юм дээр чинь л ярмаар санагдлаа. Одоо ингээд чамаас салаа явахад надад ийм хүмүүс байгаа штэ гэж хүмүүс тийм токсик зан гаргадаг байхгүй юу? Би болохоор чамаас салаа явахад чамд надаас өөр хинч байгаагүй штэ гэдгийг харуулдаг байхгүй юу? End of the conversation. Тэгэл болоо. Нэг өгүүлбэрэл дуусгалаа. Гэхдээ одоо яг ингээд нэрд гарсан эмэгтэй артистууд одоо яг Rihanna юм уу, Ariana Grande, Miley Cyrus энэ ч одоо I don't seek for man. Тэд нар бас амар токс байхгүй бүр дэлхийн одод олны өмнө харж иж бас токсик л доо. одоо ингэж токсорд байхгүй ингээд нэгнээс салангуутлаа бүр илүүтэй нүү эрхдэг ч юм уу илүү гоё ингээд залуутай яваа те ингээд бүр өөрөөс нь илүү карьертэйтэй ч юм уу ингээд явдаг те. Бүр феминист болчихж байгаа юм чам. Тийм бүр сквал нүү явдлан дэлтгэе болонгуудаа лесби болж тэр нэрээ нуудаг ч юм уу те. Тэнгүүд би болохоор бүр Сэтгийн партинд очдог ч юм уу те. Just baby одоо нүүр цараагаар ажиллах ч юм уу те. Тэнгүүд би болохоор эсрэгээрээ би амар тийм зөв би угаасаа амар лоялт хүн яга хоёр хүнтэй үргэсэн бэ гэхлээр угаасаа би ингээд ер нь хүнтэй эрэгтэй хүнтэй одоо ингээд чадлагч уу харьцдаг ч уу уулздаг ч юм байхгүй би ингээд яг тохирсон үнэ болоод би найзлууд болгоно найзлуутайгаа биелнэ найзлуутайгаа л байна өөрөө би амар үнэн ч хүн болохоор тэр хүнээс бас амар тийм үнэнч ахыг шаарддаг тэнгүүд би ингээд тэр хүн надад үнэнч биш зан гаргасан учраас би салж байгаа тэнгүүтлээ би үг биш үйлдэл гэж баримталдаг учраас салсандаа ч гэсэн би бүр тэр тусмаа бүр үнэнч гэдэг харуулдаг байхгүй бүр ингээд нэг ч залуутай бүр ингээд уулзахгүй ярихгүй чадлахгүй бүр ганцаараа амар шааж үзүүлдэг байхгүй. Бүр хэрэгээр бүр тэрийгэ баталж харуулдаг. Би нэг 2 жил өмнө юу үзчихсэн юм аа нэг докюментари үзчихсэн байхгүй. Баримтат кино юу? Тий. Rules to shit гэдэг. Тэгээ тэрэн дээр ерөнхийдөө I never heard about that shit. Rules to shit YouTube дээр байгаа шүү. Тэгээ тэрэн дээр ингэж байгаа байхгүй. Нэг тийм байсан нэг топик байгаа байхгүй. Эмэгтэй рэпер артистууд яагаад заавал ийм секс болох хэвтэй юм те? Секси байх хэвтэй юм чинь. Тэгээ түнгууд хүмүүс тайлбарлаж байгаа байхгүй ингээд ийм байх хэвтэй угаасаа яг энэ бол анханасаа яг ингэж ирсээ. Тэгээд эмэгтэй хүмүүс ингээд секси харж чинь хүмүүсийг татдаг ч юм уу те? Nicki Minaj, Cardi B ч юм уу те? Тэгээд ингээд ерөнхийдөө яг ингэрхүү болох. Би тэгээд яг чинь take care of me ингээд яг бодлоо. Яг зэрэг бодлоо. Тэгээд soul mate friends учирсан шүү. Айгуу гоё юм секс талаас ингээд харагдсан байна л да. Тэгээд жишээлбэл ерөнхийдөө юу гэж боддог одоо take care of me дээр жишээлбэл те. Тийм би ер нь бол секс нэг хийдгүүрнээс амар секси гэдэг мэднэ. Бодлоо зэ. Гэхдээ тийм байх ёстой юу гүй юу гэдгийг л бас ерөнхийдөө. Би болохоор ийм ягаад одоо ингээд за би одоо ингээд take care of me дээр бараг ингээд айгүй ингээд бараг шалтгаан юм шиг те ингээд хамаг юм гэрэлтсэн ингээд харагдаж байгаа штэ. За нэгдүгээрт яагаад гисэн байг бол багасаа би лусын дагин дуртай байхгүй юу. Лусын дагин гэд бүр ингээд mermaid гэ брендтэй болохоо би өөрөө бааны давслаа бөмбөлөг скраб хүртэл хийжсэн. Тэгээд ер нь яванда тийм брендтэй болно гэж боддог. Лусын дагин яг надтай амар би яг нэг лусын дагин юм санагддаг байхгүй яагаад ч юм гоё хоолойтой тэнгүүтлээ ингээд үнэхээр төгс юм хтэй те царай би бүх юм нь гоё тэгснэ ингээд хайртай залуугийнхын төлөө сүүлээ солиод хөлтэй болоо хүн болоо далайн ирэг дээр гарахч тийм зөрөгтэй тийм үнэнч хүчтэй тийм юм хтэй штэ ер нь бол лусын дагин чинь тэгээд тийм болохоор би өөрөө яг тийм хүн болохоор яг лусын дагинд амар дуртай болохоор би ингээд яг клипэн дээрээ би ингээд лусын дагин шиг харахтыг хүссэн учраас тийм mermaid dress загварын би өөрөө зурж найзаараа уйлаад би өөрөө өхрийн орд towers учраас ардаа ингээд сар тавиад тэгэж яасан. Гэхдээ би яагаад тэгэж амар секси Өхрийн орд сар хоёр ч ямар холбоотой вэ? Towers ч ингээд бэлэг тэмдэг нь бол ингээд тэргэл сарын дээр хоёр хавирган сар гэдэг хэвгүй юу?
Тэгээ би бас луу жилдээ лууны толгой чинь луу чинь ер нь бол ингээ олон төрлийн амтны идэрхтэн нийлүүлсэн хийсвэр амтан штэ. Тэнгүүд лууны толгой нь үхрийн толгой гэдэг хэвгүй юу? Taurus. And Dragon. Ноцорлоо гэж хэлсэн шүү дээ. Би хүүхд гаргаагүй. Гэтээ гаран дээр луу гэж бичсэн байгаа. Луу шивүүлэхээр арай том байсан. Зээжэр би хариултад тусаадах юм. Тэр нөгөө нэг мартчихна яасан ингэж явцсан тийш. Тэгээд яагаад ингэж би од жишээлбэл яагаад секси харагдсан бэ гэдэг юм биш тий. За бусд нь олж мэдэхгүй одоо яагаад тэгдэм байгаа юм гайхуулж байгаа. Би ч гэсэн ер нь бол байгаа юм гайхуулж байгаа. Гэхдээ би яг ингэж угаасаа л яг би өөрөө тийм секси хүн болохоор тэрийг харуулж байгаа. Дээрэс нь одоо ингэж надаас урвсан хоёр хүндэт эрхэм эксүүд минь хэнийг алдсныгаа хараасаа гэсэндээ би бүхний хүслэн шүү. Чиний хүслэн байсан шүү гэсэн утгаараа ингэж байгаа юм байна. Бас дээрэс нь алдсан хоёр хүмүүс нь тэгээ бодож байгаа хэрэгтэй тэгээ. Дээрэс нь ийм хоёр ихэр совдын хажууд би ийм гоё чамин совд алдчих гэж дээ. Дээрэс нь миний дууны утга учир юм баггүй юу? Би ингээд эмэгтэй хүний гоо зүг амар гоё харуулъя гэж бодсон баггүй юу? Яагаад гэвэл би ингээд өөрөө эмэгтэй хүн би амар тийм эмэгтэйчүүдийг айгүй хайрладаг. Тэгээд ингээд эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнийг мэдэж өөрийгөө хайрлах хэвээр. Би өөртөө амар хайртай өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэй ирнээсээ хин нэгнээс хайр хүсээд байна. Гэхдээ би өөртөө хайртай хിവэрэ агаад байна. Тэгээ эмэгтэй хүн ийм гоё эрхэмсэг байх хэвээр, үн цэнийг мэддэг байх хэвээр гэдэг одоо эмэгтэй хүний гоо зүг гоё харуулж байгаа байхгүй юу? Ер нь бол урлаглаг уран сайхны харуулах гэж. За одоо яг нэвтрүүлгийн голоор нөгөө хитэн бэ гэж нэвтрүүлэг хэлж байгаа шүү. Энэ гинж хит вэ? Ямар гоё гинж вэ гэхдээ. Хит вэ? Нөө нах зэгчээ Португалиас ч үжигсэн зүйл. Би энэ бүгд 102-ыг ерөөсөө би энэсээ салгадгүй. Энэ яг ээжийн гинж. Аа. Соулскин үнийг мэдэхгүй байна. Бэлгийн тавсан. За одоо ингээд одоо ингээд энэ нэг бэлгийн замаар ирсэн. Хадга эргэн миний ногоо өөдөг. Манай нэвтрүүлгийн нэг спонсор бол Monskate болж байгаа. Ерөнхийдөө би скейтбордонд амар дуртай. Энэ хоёр за энэ нөгөө би халууцаад байдаг манай хоёр хөтлөгч маань намайг өмсөө суугаад байдаг. Би зүгээр ингээд найз залууга болгоод тэврээс сууч. Өө тэврээ шааштай шүү тэр нь бүр. Ингээд сууч. Хара. чи ерөөдөө контент тоглоё гэж ерөөдөө боддог. Хэвээ боддог. Намаа бүр миний муу цаа янз янзын нэг сонир юмнууд ингээд тоглох санал ирдэг. Би хийж штэ юм тоглохгүй. Тэгэхээр чи өөрийнхөө юм л тоглох. Тэгээ ирээдүйд би хүнтээс нөгөө хадам ээж маань үзвэл одоо юу гэж бодсон. Хэдий жүжигчин байж болно би нэг өгцсөн нөгөө нэг задуулдаг охин ч юм уу. Сквал нэхгүй хайрын кинонд бүр ингээ хүмүүсийн зүрх сэтгэл шимшрүүлж уйлуулж сквал бүр хайрын хүргэсэн тийм гоё дүр тоглоом юм шүү дээ. Яванда ингэдэг штэ ингээл одоо яг ямар одоо яг жамрах өдөртөө хүмүүс ингээ явж байгаа төсөөлтөө нэг юм амар хортой хатам нээж болдог дүр тоглохтой яванда болох дүр болоогүй шүү. Болоогүй л гэхдээ яванда тэгдэгтэй нэг хатам ээж ч бараа хараагүй юм чи ямар судалгаагүй яаж хатам ээж яванда чи ч өөрөө хатам болон зэ. Хатам өвөө. Мэн бол тэгээ шууд буугаад зинглээ шээ. Яасан гэнэ. Манай нөхний авч. Нөгөө буу нь ерөөсөө ямар цомгүй байдаг. 11-т ирэхгүй бол би очих шүү гэнэ. Энэ бас соулскин юм уу? За ямар ч байсан айгүй гоё юм энэ дотор байгаа. Би таанах шүү дуусна да. Энэ үнийг ингээд гараагүй шинэ special edition-ыг надад бэлдэж байгаа юм байна. Soft skin. Soulskin branding ингээд шинэ гараагүй загвараа надад бэлгэлж байгаа учраас олон нийтэд харуулах болоогүй юм байна. Surprise юм байна. Тэгэхээр баярлалаа айгүй гоё бэлэг өгж байгаа. Яна дотор нь бил бато гэж бичсэн байна. Моё. Тоочлоор яана нөгөөтг нь үзэж явах үед чи тэгээ залхаа бэлэрээ. Логигээд ахад чиний дуурай би цээжэр мэднэ гэж залхаа. 10 нэг нохотойгоо зуулж үздэг хууц. Цааш цээжэр мэднэ чинь дуурж хэд юм бэ? Юу ч хэлж дээ. Чи болоод гэж би бодлоо. Тэсрийн хувьд маань ерөнхийдөө одоо пүүсний culture гэж боддог. Ерөнхийдөө рэпүүд бас ингээд одоо пүүсний culture. Юу гайхалтай. Пүүсний culture тухай юу гэж боддог? Ер нь пүүс ерөнхийдөө өмсдөг ер нь. Чиний одоо ерөнхийдөө яг одоо Adidas юм уу, Nike юм уу ер нь алийг өмсдөг ер нь? Ди Nike л байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө нэг Off-White-ийн загварууд гоё. Off-White гоё тийм. Тийм нүуний гадуур давхар үдээстэй юу гэдэг вэ? Тийм тэр надад байдаг. Тэгээд ер нь
Гэтэ би яг ер нь бол яг сонирхлын пүүснүүдээ ингээд ер нь бол нүдлээ хараад л ээжтэй. Тэнгүүд гэтээ дандаа нөгөө Германаас их над руу пүүз явуулдаг. Тэнгүүд яг Puma ч юм уу тэгээ хаяа Adidas ирнэ, Nike ирнэ тэгээд яг хөө би бас загвараа хараад захиална л да. Ер нь трендтэй дагдаг. Би бол яг аль одоо үгүй заавал Nike, заавал Adidas ихгүй те New Balance ч юм уу ингээл өмсгөлтэй. Гэхдээ ерөнхийдөө ингээл яг тренд яг бас давхар өөрийнхөө өмсөж байгаа хувцсандаа ингээд харуулаад ингээд пүүз өмсгөл зүгээр байдаг байхгүй. Би болохоор ерөөсөө аль болох хүний өмсөөг үгл өмсгөл үзчихдэг шүү дээ. Би байгаа шүү. Би ерөөсөө өмсдөг. Би байдаг шүү дээ. тэгэж. Гэтэ бүр ингээд одоо шиг Монголд арай модонд ороогүй байгаа юм Европт орсон байгааг ин газ авч өмсөх. Эсвэл бүр ингээд бүгдээрээ л ингээд олиг болтон өмссөн юм хийж өмсөхгүй. Аль болох бүр хинэж тоож өмсгүйг нь бүр ингээд зохицуулж өмсдөг. Гэтэ чанартай үнтэй. Хориг нь. Тэр пүүз гэснээс одоо яг хипхоп артистууд яг үнэндээ одоо анх яагаад хипхоп old school хипхоп артистууд яагаад тийм том хувцас өмсдөг болсон бэ гэдэг чинь угаасаа яг одоо ингээд дэлгүүрт оронгууд хамгийн хямдхан хувцас бол арзмаар байхгүй хамгийн том хувцснууд байгаа байхгүй. Тэнгүүд хар хүмүүс аавна. А тэнгүүд тэр чигээрээ ингээд culture болсон байгаа байхгүй. Яг хипхоп fashion болсон байгаа байхгүй. As passion болж чи. Passion тий. Тэнгүүд энэ бол fusion. За тулгай. Нэг юм надад цагаасаар инээрээс гоошааж лөө. Гадгаа ирэн миний ногоо өөдөр. Тэгээ миний хэлэх гэж байгаа юм болохоор яг хипхоп хүмүүс бол зүгээр яг олсон хувцаа яг амар гоё цэвэрхэн идлээд үдээс мүдээс ингээд ямар ч Nike өмсөн, ямар ч одоо Vans, одоо ямар ч одоо Levi's, All Star одоо нэг юм Kate өмсөн ч ингээл сойзор угаагаал, цагаартал нь угаагаал тий. Тэгснэ ингээд цэвэрхэн өмсөд хямдхан ч бай, үнэтэй ч бай хамаагүй өөртөө таарсан загварыг гаргана гэдэг бол хипхоп стайл байгаа байхгүй тий. Ер нь бол тий. Би тэгтээ амар сонинд юутай юм шүү дээ. Одоо шиг л зүгээр цагаан Air Force хүн болон дэдэж шүү дээ. Надаас эдэг заяа. Тэнгүүтлээ би бүр ингээд зөөлөртөл өмсөх амар дуртай. Яг ингээд удаан өмсөө зөөлөрчгөөрөө амар гоё. Тэгээ угаагаа цагаанаар нь байлгаад зөөлхөн бахаар ингээд амар ихтэй хүн ойлцдог шүү дээ. Тэгээ үдээс мүдээс нь янз янзаар солиод. Тийм шүү дээ. За дашин дэлгэхэд нэвтрүүлгийн ивентгийч M77 shop. Их Найд Плазагийн 4 давхарт байгаа. Ямар shop лээ? M77. Юуних юм? Тэгээ би M77 яагаад гэсэн бэ гэхээр чуг Gucci антай бол би бас айгуу сайн найзууд хамгийн гол нь Gucci-гийнх юм уу? Би нэг бартер пүүз авна гэсэн чинь. Би чинь Nike гэж бодсон шүү дээ. Одоо надад би нэр нэг бартер пүүз авъя гэд нэг яриад тэгээд их найдад шүү дээ. Бичиж амжихгүй байгаа гэсэн. Тэгээ M77 яагаад явсан бэ гэхээр манай студиоч 710 гэдэг. Би 7-ын тоотой их нийлдэг байхгүй тэгээд тий. Тэгээ ерөнхийдөө бол бас гоё пүүзний сонголтууд маш их байгаа. Та бүхэн бас өрнөр очиж үйлчлүүлээрэй. Тэгээд M77 shop байла. Gucci-гийн пүүсний shop M77. За найз реклама хийж гисэн шүү найзаа одоо шууд очиод суугай шүү. Чи шууд клубын талаар ямар бодолтой байдаг вэ ер нь? Яста нэрээ нэг бодол өгдөө шүү. Ястай гэж хэлсэн шүү бисээ. Ястай байдаг юм уу? Манай нэг найз эд эмхтэй найз. Одоо Монголын бүх стрипийн холбоо эрэгтэй эмхтэй бүх стрипийг хариуцдаг. Холбоотой мөр. Наа чи бараг нам бүх хийж хийдэг. Наа чи бүр ингээд жилийн ингээд эцээр шууд ингээд жоох бүчиг за шилийн шилдэг стрипер. Хөдөлмөрийн гавьяад стрипер. 3 өрөө байр. 4 өрөө байр баг. Нева мева гэдэг нэг VIP стрипүүд байдаг шүү дээ. Тэдэр нь биш. Гэтэ нөгөө ерөнхийдөө Монголд байгаа Улаанбаатартай одоо тэгээ сая Эрдэнэтэд бүр цаашаа очиод юу стрип клуб нээсэн бүжигчтэй дагуулж. Тэгээд би нөгөө нэг манай найз стриптэй болохоор би хаяа нөгөө нэг ингээл дандаа нөгөө гэртээ ээждэг. Тэнгүүд найз ингээд манай дээр ирээд жоохон ингээ хандаа баймаа гэнгүүт тэнгүүд нь очиж нэг найздаа PM эмхтэй шүү дээ. Эмхтэй найз. Тэгээд PM ууж аал тэгээ нэг бүжиг хараал нүүдэл нь тэгээд бүр таньдаг болсон. Оо ана гэл тэгээ би эхэндээ бол угаасаа стрип клубыг ингээ анх найзын стрип клуб дээр орж үзчихэд нэг айгу анх удаа орж ирсэн байхгүй. Тэгээ айгу сонь санагцсан ингээ бүжигч охин тэнцээ ингээ шалтан шин бүр ингээ лаагаад идэг. Тэгээ гараа явахдаа ингээ будгаа ярьсан зөв үүргч өмсөний 10 жилийн охин гэртээ ярьж байгаа юм шиг алхаа явж байгаангууд хөө энэ одоо охтууд хайраа охтууд нэрээ мэрэ гэж бодож исэн. Одоо ингээ эцгийнх нь мэдүүл яана маа хамаатан сатантайгаа тааруул яана гэ өмнөөс нь санаа зовоол. Гэтэ юу сүүлдээ манай найзын клубын онцлог нь болохоор айгу тийм нөгөө нэг жоохон тийм үзүүлбэртэй арай нэг жоохон урлаг талаас нь харуулдаг. Юу танах чи клуб юм. Тэгээ манай 2X хоёулаа ингээд намайг хамт стрип клуб орё ч юм уу эсвэл би стрип клуб ормоор байна гэж ийсэн. Тэгээ би бүр баатар дагуулж очиод өөрөө хөшгөний ард нуугж гоё охин сонгож өгөөд бүр ингээд
цаа чи ингээл бүжиглүүлчихсэн ингээл амар би дээрээс нууцар хөшин тосроо харж байгаа байхгүй юу. Жишээл амар игцэн ингээд суужснаа гинт хоёр чиг ингэж харж ингэжсэн аа. Тэ бас намаагаа харж байгааг мэдээж яхаа бие бэрээстэй. Тэ би хин Гүнсор хин Бата хоёрын клипнийхаа нэг дууг найзынхаа нэг стрифтер очиж шийдлэгжсэн. Тэ би ч нөгөө нэг амар урлаг уран сайхан гэдэг чинь тустай зүйл шүү дээ бас амьдралаас. Тэнгүүтлээ би ингээд Бата гэж нэг ингээд арай өгзөг сайтыг зогсоон готлаа Бата гэсэн зүгээр хажуу чинь бүхэл бүтэн өгзөг байгаадаа энэ чи камер руу гараад дуулаад на өгдөгөө харьцаад үг алуу гараараа алга базаад үг бүхсөө илж байгаа дуу гэх. Тэр чи бүр тэнчнээс ойрлцсон манай дархаа бүр респект хийж байгаа юм чинь. Тэгээ угаасаа тэр чин бол ингээд урлагийн клип гэдэг зүйл аль болох гоё харагдах хэрэгтэй шүү дээ. Европт ингээд барууныхан чин клипэн дээр жиггэн өгзөг бол зүгээр майлдаг өстэй бүр. Тэгэхээр бид нар зүгээр хажууд нь өгзөг байгаадах зүгээр нүүтг нь ингээд фон болоо байгаад идэг те. Зүгээр ингээд өгзөг өнцөг акшн. Тэр би Баатууны дуулдаг хэсэг дээр нь бүр ингээд на бүхсөө аль базаад үг ил аль хацраа наамаа тэнчнээс ойрлцсон нааг гахаж чи найз захинтэй. Хар хүүхэнтэй латин үг шатсан. Би бол тухай найз захинтэйсэн баг. Тэгэл би болохоор ингээд хүүхэнтэй жоо харьж чадахгүй санаа зовл найз гараад юу гэж бодох юм бол баярууд хэлж байгаа, колчонд хэлж байгаа. Наа хүүхнийхээ өгсөн сайхан базаад гэдэг өөр дээрээ суулган болгоо гэнэ. Хөдлөг наа мууга цэллүүд өндөртэй бүгцийг юм жоохон хөдөлгөө жижиггээд өгөө. Тэгээ өгсөн зургийн дарга бол үгүйс тэгж ажиллах юм байна. Тэрс ноцоор зургийн дарга болсон юм шүү дээ. Би чи менежер хийн, зургийн дарга хийн, мейкап артист хийн, стилист хийн. Маркетингийн хийн, спортлон. Чи түрүүн яг сөүл одоо энэ мантра, энэ оюун ухаан бүх юмтай ингээд амар ойрхон байдаг гэсэн. Яг what you think about purpose яг өөрийнхөө яг энэ амьдрал дээр юу хийн гэж бодож төрсөн бэ гэдгийг юу бодож олсон уу? Яг би энэ яг юу ямар зорилготой? Би хувь заяагаа. Мэдсэн юм уу? Мэдсэн. Одоо тэгээ шууд надад хэлэх шаардлагагүй шахах. Бага хэлчихв. Хэлчихэж дээ. За одоо яг юу болоод мэдснээ хэлэх шаардлагагүй. Гэтэ энэ бол баттай үнэн зүйл. Яг би ингээд дуулж олон танигдаж олонний өмнө гарч алдар нэртгөрч олон хүнд ямар нэгэн зүйл ухааруулж ингэж босгох тийм өвдөлттэй, тийм хөв заяатай төрсөн. Тийм болохоор би тэрийг ганцаараа хүсээгүй. Одоо намайг хамгаалдаг тэнгэр дээд, зөвөг дээд, салхисан тэнгэрүүд бүгд намайг бас тэдний бас хүсэж байгаа зүйл учраас миний замыг засаад намайг дэмжиж хөглөөд явж байгаа учраас өдөө зэрэгтэй би хүрсэн гэдгийг мэдсэн. Тэгээд ерөөхдөө угаасаа 70 ертөнц багасаа судалсан. Би чинь бүр пингшүүгийн 3 ботоосаар шири Рави Шанкарын бясалгалд явдаг байсан. Тараа төзрөөр үздэг. Тэгээд би ингээд нэг нууц авьяастай зөм бэлгтэй. Угаасаа нөө мэлми хараа маань ингээд амар тийм мэлми хараа сайтай учраас хүний нүд рүү хараад тэр хүний амьдралыг хэлнэ. Одоо надаас асуулт асуухад би шууд хэлнэ. Саяхан би нэг залууг уйлуулсан шүү дээ. Нэг найзандаа байжсэн чинь нэг найз залуу яаж байгаа ч хэлээ би нэг үзчихгүй юу. Тэгээ зөв үзэгдсэн надад. Үзээж яасан. Нүдрүүн хараа үзээд гэсэн чинь ингээд би 5 жил харилж байгаа нэг хүн байгаа юм байна. Нэг чин гэдэм байх гэж хэлсэн чинь шууд уйлал. Чи бүр нэртэй устаа хэлж байгаа юм уу? Нэрнийхээ өсөнд нь өсөг байна гэд хэлсэн 5 жил хайрлсан байна гэсэн чинь ингэчин гэдэг охин байд юм аа гэ надад хэлэхгүй юу. Тэгээ би ер нь хүнийг тэгж бодлыг нүдээр нь уншдаг юм байлээ. Тэр нь угаасаа амар зүн сонтой. Чи наа шилээ авдаа нэг уншуулаач. Нэг шаатаа. Бата наа бүр хит нэг шаатаа. За нэг шаачгаа. Зүн савингаараа мэдээл яг. За нэг шаачгаа. Нэг шаагаадгаа. За нэвтрүүлгийн үеэр үү? Үгүй нэвтрүүлгийн үеэ шаачгаа. Чи бас амар анхаарал төвлөрж бас нарийн удаан. Тэгмээ 3 лаа асах уу? Амир production бүжиглэжсэн юм тий. Баачга шаг байсан гэсэн үг. Амир баачга. Амир баачга. Ямар хамтлаг бүжиглэжсэн? Тийм амир юм. Амир. Биш ямар хамтлаг? Амир гэдэг л хамтлагчсан юм тий. Тий амир. Ааха. Зөв. Ер нь хэрэв дөмөжсөн юм ер нь. За бараг 2-3 жил болсон. 17-8 онд чи XMF дээр бүжиглэжсэн аахгүй юу. Тэгээ би бүжиг хайцсан юм. Яг оюутан болохгүй яа хайсан бэ гэхэлэр ингээл уука хчээр Сережа ахын ард ингээл бүжиглэмжлээ явж байхад яг нэг XMF дээр амар ингээд төв цэнгэлтгэн тайзан дээр би ингээд бүжигчнэр анхудаа гарч үзсэн аахгүй юу. Тэр амар олон 100 хүний зэрэгэл хараад ингээд огшоол тэгээ бороо мороо орсон заяа. Тэгээ хишиг талаагаар дуулжсан аахгүй бүжиглэжсэн аахгүй юу. Тэгээ яг хишиг талаагийн нэг ингээд нэг тийжлэн орон дотроо гэх нэг дуу байсан аахгүй юу. Тэгэл би тэрэн дээр ингээд бүжиглэж байхдаа би энэ чи яг ямар новшоо игээд байгаа юм бэ? Би ардаа хүн бүжиглүүлээ урд нь дуулах хэрэгтэй. Би энэ чи ямар новшоо игээд байгаа юм бэ гэж бодоод бүжгээ ямар ч гэсэн тултан хийж гараад тэмцээ бараг ингээ амар бүжиглээл тэгэл уусаа гараад би ихсэн одоо би энэ цэнгэлгийн тайзан дээр би дуулж гарна. Би урдаа дуулаад ардаа бүжигчтэй гарч ирэх хэрэгтэй гэ.
Тэгээ бүжиг болчихсон шүү. Амар production эхлээс өмнө бид нар чинь Street Studio гэдээ байсан. Одоо тэнцээ нөө 116 төгөө нэтрэгэл ерөөдөө. Ер нь бол нэг байж байгаа хоёр багцсан. Тийм бүгд байж байгаа байсан. Тэгээд бид нар бас тухай тэгдэг байсан байхгүй ингээд. Яагаад заавал бүжигчд ингээд дуучны арга бүжиглэх хэрэгтэй юм бэ те? Бид нар тоглолтыг ингээд эхлэлийн бид нар хиймээр шүү дээ те. Харин тийм. Дуучных урдлан бүжиглэмээр шүү дээ. Тийм. Дуучтай хамтаа бүжиглэмээр шүү дээ. Тэр байдлыг бид нар эхлүүлсэн. Нэг элемент шүү дээ. Тэр чинь тийм хипхопын нэг элемент шүү. Хугацаа өмөр байхгүй те. Тэгээ бид нар чи яг тэр нөгөө 2016 5 жилийн үед яг нээлттэй хийчихсэн баг. Гэтэ ойлгодог байсан уу? Ханканд рэп ойлгодог байсан. Хинтээ тэр чинь ингээд хараал ингээд шок руу шээж. Урдлын хэсэгт ингээд хараал ингээд гайхаа юу болоод байна. Бид нар чи амар хүлээд байгаа байхгүй. Тэгээд эхэндээ хараал ярьж байгаа л тэгэл яг сүүл рүү нөгөө нэг баг багаар уусгаж аваад тэгэл окей гэл ингээд гараа ингээд авдаг байсан. Тэгээ ер нь бид нар яг тэр гараа эхлүүлсэн байхгүй. Тэгээ дараа нь яг амар production чи яг манай студиэс илүү гоё өндөр түвшинд оруулж ирээд бүх бүжиг хэлтэй бүр чанар өндөр түвшинд хийгээд тэгээ яг ингээд бүх одоо шоу телевизтэй янз янзын дээр бүгднгээр ингээд гарч ирдэг болсон. Тэгээ бид нар бол тухайд бол айгүй оролдог гэсэн. Яагаад ингээд бүжигчд ихлээр л ингээд хуучны те танаа нэг доошныхаа ардтал нэг юм бэкграунд болоо те. Яагаад ингэж байгаа юм бэ гэж бид нар тэн дээр айгүй байдалтай гэсэн. Тэгээ хүмүүс ингээд хэлдэг хипхоп бүжиг гэхэлэр годомжны бүжиг, годомжны хулиганы мэлгэнүүд хөрх явд зүгээр бүжиглээд явж байгаа. Годомж гэдэг бол ертөнц шүү дээ. Манай амирхан чинь бүр Got Talent-д ороод бүр лаасан шүү дээ. 16 ч гэсэн. Ер нь бол монголчууд бүжиг гэдэг чинь урлаг шүү гэдгээс нь харуулж байгаа байхгүй. Тэгээ бид нар дуучтай хард бүжгэлдэг хүмүүс биш шүү. Бид нар ингээд хамтлагаараа хамт шүү гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Яг түн шиг шиг ардтал. Тий. Тэгэд төөгөө бол гэхдээ 116 төөгөө бол яг энэ бүжиг бол үнэхээр next level авигдсан. Би бол тэн дээр маргадгүй. Гэтэ мартахаас өмнө би нэг юм асуучмаар байлаа шанс. Чи бэс юм уу? Хотлоод. За тоглосон. За тоглосон. Би байна шүү. Тэгээ би харин яг ингээ энэчээ суужсан бол та хоёулаа л хараа сууж байгаад айгүй гоёсэн аахгүй. Гүрстэй ерөнхийдөө их оролцож байгаа хүмүүс сууж байгаа хүмүүс чинь ингээд хоёр тишгээ мимика ингээд зүг ингээд харьцуулаад явчихжээ. Манай урлагийн сургууль гүц төгсөөг болохоор ингэсэн юм уу? Тэс чарч тий. Өөстөрөө би нөгөө өнцгөөл барайл яваад байгаа юм. Өнцгөө барайл байгаа юм уу? Тий. Чи өөр яах надаас суусан. Энэчнээс суужсан бол би чам руу харж байгаа шүү дээ. Зүглээ. Өнөөдөр хаан суудсан. Чи яах гэж оролцож болсон тэгвэл. Хаанж байгаа хатаад байхгүй. Амар гоё залуу охтууд, амар гоё яг юм натуралны яг өөрийнхөө гоцтой би хаана амар гоё эмэгтэйчүүд байна. Тэнгүүд they want to change their body with the plastic surgery. Ерөнхийдөө plastic surgery хийх дуртай хүмүүс байна. Тийм шүү дээ. Бүр амар хэмнэл явж байгаа хөтө байж. Тэрний талаар чамд ер нь бодсоо. Одоо Kim Kardashian-ыг бол би хэсэгтээ Kim Kardashian family заа. Би хэсэгтээ үнэлдэг байсан. Гэхдээ Kardashians. Like with Kardashians. За мэдгүй. Гэхдээ хамгийн гол нь би тэдний талаар сайн мэдэхгүй. Гэхдээ явандаа болохоор okay maybe they can exist in this world because they work hard. Боёо амар мундаг hard ажил хийсэн байгаад байгаа байхгүй тэрний төлөө. Тэгэхээр чи яг хэрвээ чи мөнгөтэй бол хэрвээ чиний амьдрал болдог бол бүр мөнгөтэй мөнгөгүй нэргүй. Хамгийн гол нь чи өөрийнхөө сэтгэлдээ чиний бие чиний организм чамд хангалттай санагддгүй бол чамд хиймээр байдаг юм байдаг уу? Хангалттай шүү дээ. Би одоо яг өөртөө бүх юмдаа хайртай. Дүүнэртэй хэлмээр юм байдаг уу? Битээ дараатлаа бодлоо та. Яа тэгэхээр нөө би өөрөө бас өөрийгөө олоогүй байсдаг л та. Ингээд нэг ингээл амар алах шиг хүмүүс тавьчихсан бас байна шүү дээ. Өөрөө олоогүй. Шохрын дивэлт мивэлт. Арилгүй солонгос тент мент ингэж ихсэн ингээд өөд найрлж байрлахгүй оролтоор орцондоо будгийн арилгаж орж мордгүй байсан. Гэхдээ ингээд одоо ингээд намайг ялангуяа залуу өсвөр насны охтууд аягүй дагдаг харж надаас бас инспирэшн авдаг хүмүүс аягүй хэдэг охтуудаас залуу охтуудаас тэд нартай хэлэхэд ингээд хин нэгний үгээр юм уу эсвэл бол харагцсан айдлаа дуурайх гэж бити ингэж будалтын дуурайж бод чи үнэхээр ингээд өөрийгөө олохгүй байвал яаж будхаа мэдгүй байвал ядаж намайг хараад намайг дуурайгаад бод Амар шал. Natural beauty. Appreciate that. Би одоо нэг амар тод бодод өнөөдөр нэвтрүүлэх тас ингэж яхаа гоё бодоод ирсэн. Хадга эргэн миний ногоо өөдөл. За ямар ч битээсээ яг би бол амар тийм гоё real тийм үнэн шудраг хүн болохоор зүгээр random тавиал. R&B бит зүгээр юм болов?
Ямар ч байсан болно шүү дээ. Би энэ ч сая нөгөө бүлгүүд талбарсан шүү. Юусе хайгаагүй байсан нэг шууд би энэ байна. Тэгж тааш байшаахгүй тий. За чи шууд хайгаад өөрөө рандом тавь. Үгүй чи шүү дээ. Би зочин юм чинь намайг жоохон тойр шалгал та. За захирал тавь. Би тийм танаас би тийм. За сонсоод үзье дээ орох нүггүй юу? За энэ Орд юм уу юм? орд юм уу юу нэг Би үзье. тахлыг айдан гараад. Болдго юм уу юу? Одоо би ялуу. Босорен энэ чинь босорен болохгүй нүггүй юу гэдгийг сонсоод би мэдээд байна. Энэ босорен энэ найн дээр би янз бүр явж босорен болморен болдог зүйл гэж байдаг босорен чи босорен болохгүй бол энэ чи бас болохгүй гэж байна. Болморен би хийж чаддаг зүйлээ хүмүүс таниуш тэдний хүсэж байгаа хүн нь болморен гэхдээ өөрийнхөө хувьд хүсэж байгаа хүн би босорен мэдэж чаддаг зүйлээ болморен хүний яриг дуусан сонсон шүүс дараа нь орж ирлээ өгшөө намайг жаахан сонсолтоо би дуусгаараа чам руу гараа зан тэр болтол намайг жаахан сонсолтоо би хэлмээр байгаа зүйлс надад айгүй олон байдаг тийм болохоор хүн болгонтэй бас хуваалцаж чадахгүй жаахан датагшаага гэхдээ би бас гадагшаага тэгтээ хүн болгонд өөрийгөө нэгэд харуулаад тахгүй бас хүн болгонд би хамаг нууцаа яриад тахгүй бас чадах зүйлээ бүгдэнд нь харуулаад тахгүй тэгтээ энэ чи та нар харж байгаа азтай байна надтай хамтай миний чаддаг зүйлийг надтай хамт хуваалцаатай цаашаа хамттай хийж харуулсан та нарын хитгэлийг чинь би хийж ялахгүй надтай хамтай сар бэбүл илүү би хийж харуулсан харуулсаар байх болсон энэ чи би харуулаад сууж яхад хүмүүс намайг шүүжлэн амьдрал дээр аацсан болгон хүмүүс намайг түүжлэн намайг ардж байгаа хүмүүс намайг хүүжлэн мэдэрч байгаа зүйлийг нь харахгүй бас түүжлэн яг л түн шиг байгаа хүмүүс намайг хуучлан амьдрал дээр ардж байгаа хүмүүс яг л түн шиг миний мэдэрч байгаа зүйлийг хэд мэдрэхгүй байгаа болохоор сармуутай хүмүүсийн хоорондын харьцаа зүудэ нэг л доктор нэг гिचсэн хүмүүсийн хоорондын харьцаа намайг авч байгаа зүйлийг нь харж байгаа нэг л тайлцаа нүдийг хайцаа карол надад тандаа би энэ чагаа болохоор үлийн үчээ би өөрийгөө олгож сонгонд намайг гас хүмүүс намайг гас байгаа намайг кинд шалахгүй хийвэл бат өнөөдөр чийсэн байртай миний дэс тулмарын адаарлаа That's a bit. Okay, let's go. Freestyle гэдэг чинь зөвхөн өглөх биш юм шүү хүмүүсээ. Энэ найн дээр чинь зөвхөн өгүүлж өөрийгөө харуулах зөвхөн тайлбар биш. Магадгүй найн дээр би өөрийгөө харуулах гэдүүлж нүгэлж намаагүй явж би бол хүслэн та нарын мэдгээр удахгүй хүн болгоны мэддэг desire болон тийм ээ. Одоо ихсэн би явж нэгэн төдөлсөн галт ирэхэд зогсохгүй бат итгэж тийм болохоор намайг сонсоорой. Уушлаараа би нэгэн кликтэй одоо дахиад нэгэн цацагдах гэж байна. Гэтэ хамаагүй би дандаа цацсаар байх болно. Хамаагүй би үгээ дандаа бицээр явах болно. Би үг бичдэг дэвтэр зүгэлцэн явж идэг. Тийм болохоор би дандаа үгэж дуулна. Яа din намайг хүмүүс амар соовол амар секси мекси хамаг юм гайхуулсан тачангу охин гэдэг чигсэн би дотроо хипхоп охин. Тэрийгэ чигсэн та нарт харуулсан намайг хүлээгээд дууссан. За энэ аяа юм. мөнгө айсдээс мөнгө гэж юм бэ? За хин чи хэлсэн. Мөнгө гэж юу юм бэ? Одоо би шууд хариулах. Мөнгө гэж юу юм бэ? Мөнгө гэж юу юм бэ? Бас асуухтаа ингэж асуусан шүү за. Мөнгө гэж юу юм бэ? Мөнгө гэж юу вэ гэж юу миний хувьд Монгол цаас Сүхбаатартай Чингис хааны олон өнгө цаас миний хувьд мөнгө тэгтээ хүмүүсийн хувьд үнэ цаас мөнгө бол бид нар юу ч хийж болохгүй нийгэм тийм мөнгө надад мөнгө нэх их байхгүй ч гэсэн бас байхгүй биш тэгтээ мөнгө бол юу ч хийж болохгүй нийгэм бидтэй тэгтээ мөнгө ч гэсэн хүн чанартай байхад амьдран шүү мөнгө ч гэсэн мөнгийг олох аргай хүмүүс хайдаг шүү хөдөлмөр байхад мөнгө чинь ирнэ хөдөлмөрлж чадвал мөнгөтэй болно хөдөлмөргүй бол чи хинж биш хөдөлмөргүй бол чи мөнгөгүй тийм болохоор мөнгө гэдэг зүйлийг олох арга бол хөдөлмөр Харгиш юм бэ
Herkes юм бэ? Эндээс орж ирээ. Herkes юм бэ? Herkes юм бэ? Харгаж юм бэ? Herkes 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 юм бэ? Харгаж юу вэ гэж юу хайр гэдэг бол хоёр хүн зөвхөн нэг л гэх нь тэр бол хайр юм. Хайр гэж зөвхөн чамайг л гэхийг хэлдэг юм. Хайр гэдэг бол үнэн сэтгэл, хайр гэдэг бол нэгдүгээр хүндлэл. Herkes юм бэ? Тэч мөнгөөр хэмжигдэшгүй зүйл, итгэл дээр л тогтдог зүйл. Нэгээ гэсэн сэтгэлээс бүрдэг тэр зүйл бол хайр. Миний сэтгэл, чиний сэтгэл, чиний сэтгэл, чиний сэтгэл бидний дотор оршдог хамгийн үнэт зүйл хайр. Herkes юм бэ? Herkes юм бэ? Herkes юм бэ? Ямар сонин хоёр зүйлийг харьцуулаад байгаа юм бэ? Мөнгө хайр, мөнгө хайр, мөнгө хайр. Аль нэгийг сонгоё би юу гэж хэлэх вэ? Нэгдүгээр хайр, хоёрдугаар мөнгө, хайртайгаа уулзсан цагта би мөнгө их чинь хийж олно, хамтаа хөдөлмөрлөнө. Яагаад хамтаа хөдөлмөрлөж яана гэхээр бид хоёр нэгэндээ хайртай юм. Гэр бүл гэж юу юм бэ? 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 What is family? Манай өнөө надаас асуултаас амар гоё асууж орж иж байгаа байхгүй. За тоос одоо байж тийм. Хадга эргэн миний ногоо өдөр class. So desire. Хэрвээ чи ямар нэгэн эмэгтэй артист энэ Холливуд юм уу ямар нэг юм топ артист байсан бол who would you imagine who you were? Like чи хэн байх байсан бэ? Rihanna. That's a question. Би юу? Тэ. Чи яг хэн байх байсан бэ? Beyoncé. Beyoncé. Like why though? Би одоо ер нь бол одоо ингээд монголчууд гадаад барууны дуунуудыг амар сонсдоо штэ. Тэг монгол жоохон баруунлаг дуу хичгээр ойлгодгүй штэ. Яа юу ийгээд айдраа одоо дуурайгаал гэлдэгдэг те. Би яг ингээд тийм stage performance амар үзүүлээл зөөр ингээд амар тийм характер харизмагаа харуулад Монгол яг би Монгол Beyoncé болно гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө Beyoncé гэхдээ одоохондоо л нэг жоохон те нэг Tyler хуу те ингэсэн хийж байгаа жоохон тасгачаад ер нь яванда би хэрвээ Европ барууны артист байсан бол Beyoncé байх байсан баг. Тэгвэл чи нэг карьер болцсон байхад do you need a man? Миний залуу юу? Чамд эрэгтэй хүн эрэгтэй. Карьер хийхэд. Би тэгтээ зөвхөн артист хүнтэй суун гэж боддог. Энэ бодолтойгоо ч явж байгаа. Тэгээ яа миний 2X артист байна үнэтэй. Тэгээ би яг артист. За тэгэхээр артист залуучуудаа анхааралтай аваарай. Энэ хүн бол сингл байгаа. Би сингл байгаа. Тэгэхээр хоёр хуруугаараа сингл байгаа. Би тэгтээ сүүлийнхийг авч суунаа. Сүүлийнх оо shit. За та нар chance байх юм байна уу? Сүүлийнх гэдгийг хинж мэдэхгүй шүү дээ. Сүүлийнх нь хин чи. Яг сүүлийнх гэдэг чинь. Сүүлийнх гэдэг чинь. Хинч мэдэхгүй. За тэгвэл одоо яг одоо Desire latest гаргасан клип тэ music video доо бүгдээрээ сонирхон таалаа. За та reaction хийж байгаа юм уу те? Би бас хамт хийх юм байна те. Ялчгүй нэг хоёр хөхнөд толгойд яриад байгаа юм байна гэж тийм. Хинч юм уу? Гүртээ даашлаа. Чиний Монголыг үг хэлж байгаа чинь амар зөв санагдсан. Англи үг хэлж байгаа юм шиг тийм. Би мөр мэдээ.
Энэ чи юм уу? Yes sir. Амар гоё шүү дээ. Яа, миний хар цагаан хоёр талтайгаа би ингээд булаацтай байгаа байхгүй юу? Чиглэл энэ Үгүй намайг сонсолдоод хоёр. Тэгж үгүй мох энэ яаштай төгөндөөч. Тэгээд таалдаа нэгээс. энэ чи юм уу? Батраад байсан. Гадгаа ирэн миний ногоо өөдөг. Сүүлийн асуулт. Yes sir. Би сошиал судалдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь Playtime дээр батсан байлаа дээ. Нөгөө Coca-Cola-гийн энэ дээр зураг авахсан байлаа. Би бас Тийм үү? байхгүй тий. Тэгвэл Playtime камер хийсэн юм даа. Саяны сүүлийнх бол угаасаа нөгөө нэг монгол шилтгэнд биш налах таснаараас яг онцлог байгаа шүү дээ. Тэгээд монгол шилтгэнд бол угаасаа дасцсан байсан. Гэхдээ юун дээр налахт болсноороо илүү ингээд гоё том орон зайтай. Гэхдээ нөгөө нэг тайз руугаа нэг тайзнаас ингээд явах нь жоохон хол зайтай жоохон ядарсан. Гэхдээ илүү гоё байсан. Налахт юу нь болвол аюу гоё юм байлээ. Тэг би ч тэгээ монгол шилтгэний Playtime дээр чинь бюро мөрөө зураг мөрөгийн маань дарж мараад шилдэг эмхтэй лүк мүк эмхтэй лүк мүк дээр нь орж орсон. Эрэгтэй дээр нь ангууч байсан. Би эмхтэй дээр нь бас байсан. Тэгээ мэдээж манай Tommy Jerry ундраагч мэгч. Tommy Jerry өдөр бол уусаа батны байна. Тэгээ угаасаа Tommy Jerry хоёр миний бас ингээд сайн найз. Миний ингээд клипэн дээр стилистээр ажилласан. Ер нь миний хувийн стилист амар ингээд гоё хийдэг. Тэгээд ингээд надад ингээд аюу гоё дандаа дэмжиж тусдаг. Өөртөө ивент зохионгуудлаа надад ингээд миний стилист дээр ажиллаж өгөөд миний хувцсыг бэлдэж өгч шít. Намайг ивентийн хаа нүүр царай болгоо те. Өөртөө бас нүүр царай. Тэг ингээд гоё намаа гэдэг Tommy Jerry хоёртаа бас баярлдаг шүү. Баярлалаа. Appreciate хийх хүмүүстэй бүгд хэлчихэлтэй нэр. Юу яаж юм? Нэр чамд юу туссан? Ямар өдийг хүртэл чамд болгоход чамайг одоо нэг desire болгоход туссан хүмүүст байвал appreciate хийх, shout out хийх хүмүүс байвал хэл. Shout out хийх юм байхгүй бол шууд дуусгая. За Playtime ярьсан дээр бол Tommy Jerry хоёртаа баярлснаа илэрхийлье. Тэгээд баярлаа гэ тавьтай шүү. Tommy Jerry чинь Филиппин дээр ч тоглосон байсан. Тийм, миний ингээ хар цагаан хоёр тал болоод манай хоёр бүр хуруугаа хүртэл будсан шүү дээ бүр амар гоё. Таарч байсан тий. Би харин сая нэг зум Playtime орсон чинь тэгэхгүй нөгөө нэг шинэ фил дээр хийсэн чинь ингээд эхний өдөр очсон зүгээр байсан байхгүй. 2-3 дахь өдөр очсон чинь ингээд хүндийгээр ингээд ийм манан шиг юм боцоос байхгүй. Тэгээ би ингээд жолооч асуух нь. Өө энэ одоо юу юм шүү? Нэт рүү явахгүй яа амд үзээд. 100 удаа юм. 100 удаа лэжлээ байсан. 100 удаа хайж байгаа юм болоо гэдгсэн чинь. Миний веб байлаа гэж. Лэжлээ. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг ингээд За хөө чи. Бэжи. Жолооч асууж байгаа юм ингээд 100 удаа ингээд хайж байгаа юм уу гэдгсэн чинь. Гүүг наа чи ингээд юу тоос нь боссон гэнэ. Тэгээ яг машинтайгаа яваад ингээд ороод ингээд гэсэн чинь. Нийл тоос. Чихийн тоостай ингээд. Би бүр ингээд бүр гайхаж авчихна. Тэгээ нацгахт бараг ингээд холмоор санаж байна. Нацгахтаа энэ хаана юу хийж вэ гэнэ. Илүү нацгах руу залгуудаа. Ингээд тоосчльтай зүгээр ингээд зүгээр тоосоор амсгална гэсэн үг зэн. Тэгээд тайзанд бол аягүй гоё байсан зэ. Аягүй гоё олон тайзтай. Хүн хаашаа очиод аркад гейм руу орж байгаа шиг. Ийш очиод тим доосоосон. Ийш очиод тим доосоосон. Ийш нэг тэр
голоор нь явж байхад бүр ингээд амар тоостой. Миний пүүз бүр зөөр шинэ авсан пүүз хог болсон шүү. Угаасаа юу гэж плей тайм дээр пүүз өмсөж очив юм бэ? Шинэ пүүз ялангуяа Акашадаг байхгүй. Годон готлоо. Өөрөө чи шинэ пүүз өмсөж явж байгаа юм болохгүй. Өөрний Монголын хийх хөтөл зүгээрээс аахгүй тэгээд. Тэгээ яг энэ жил бол шинээр хийлээ л дээ тэгээд. Тийм шинэ хүн ингээд алхаагүй газрын чинь тоос мэдээж нилээн босон шүү дээ. Гэтэ яг тэгээ пүүз чинь байгаа сте. Хайсан шүү дээ. За. Тэгээд ингээ хамсалтай Пашин тэгээ шүдэн зураад бензин хийгээд. Жижигэрсэн. Хайсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ би бас нэг юм хэлэх юм байна. Би нэг бас ер нь бол хэлнэ гэд амлцсан гэж шиг. Одоо ингээд өнөөдөр би фристайл ингээд хийгээд ааш те. Тэгээд ингээд энийг одоо ингээд одоо хөгжүүлэх эхлэлийг маань тавьсан ч юм уу ингээд одоо тэр үед бас байсан ч юм уу те. Ингээд фристайл хийхэд маань нөлөөсөн найз гэвэл одоо мөнх байгаа нэгэд нэг найзаагаа баярлаа гэж хэлмээр байна. Руки андта найздаа. Тэгээ ингээд намайгаас айгүй гоё ингээд зөвлөгөө өгдөг байсан. Тэгээ намаа ингээд чи одоо хийгээч юм аа хий гэж авируу тэгээ хурцлдаг байсан. Хийгээгүй юм одоо хүртэл хийлтэй гэл ингээд. Тэгээ намаагаас ингээд бас айгүй гоё хурцсан. Тэгээд фристайл хийхэд бас одоо ер нь ингээд өөрийгөө намаа хөгжүүлэхэд бас тодорхой хэмжээнд нөлөөсөн. Тэгээд мөнх байгаа найздаа баярлаа гэж хэлмээр байна. Өнөөдөр би ингээд нэвтрүүлэгт орсон сууж байна. Найзаа. юу л хуруудахтаа English гаргаад байгаа шүү дээ. That's why I did it like this though. Тэгэл мань respect шүү дээ. So өнөөдрийн дугаар аим гоё боллоо. Гэхдээ бүр season 2 дээр энэ хүнийг бүр авчмаар санагдлаа. Бүр rookie-тэй хамт эсвэл найз бүгдтэй хамт бүгдтэй хамт авчмаар санагдлаа. Яг ингээд нэг дандаа ингээд холбоотой байдаг байхгүй. Яг 15 онд холбоотой бай. Unbox-аас ингээд те бас ингээд бүгд ингээд хэлчихсэн. Тэг би найзтаас амар гоё inspiration авдаг байсан. Ялангуяа багнаа надад аягүй нөлөөсөн л дөө. Чи манай зочиолч болох уу? Хосто. Окей, урживэл болно шүү дээ. Гарын бэлгээ байн өгнө гэвэл. Дөөс бэлэггүй байх чи. За ингэж бэлгээ дуусгая. Би бараг хөдөлсөн бараг гоё бэлэг шүү дээ. Өнөөдрийн хөтлөгчөөр X-Track байлаа. Өнөөдрийн хөтлөгчөөр Moneywood байлаа. Өргөдөн дуудагдсан Desire. Байлаа. Үнэхээр талархалтай байна. Тэгээд амар гоё patient эмэгтэй байна. Үнэхээр өөрийн хүсэл зорилго чамайг хүрж исэн үнэхээр талархалтай байна. Энэ хүн ч ичж гин, би ч ичж гин. Тэр хоорондоо бүр үнэхээр ичилцээд доорондоо дууслаа. Тэгэхээр бамг. Одоо хэлэх үг алга тэгэхээр бүгдээр энэ ертөнцийг ингээл peace-ээр дуусгах уу да. Stay tuned with peace. Хой peace. Subscribe, like, subscribe. Peace. Оролцсон баярлалаа. Peace. Нүдэн хүүхэн эргэн тойрон бүхэм цаан зумбай судал азин толоо мачим мо уцан тудлах улаан эсүүд